За та нар Бээжингийн шидан худалдааны төвөөр аялахаар ирэхдээ энд Бээжингийн Монгол төв сургуулийн буур байсныг анзаарсан уу? Монгол төвийн сургууль нь Бээжингийн Шишин тойргийн Шаошиху гудамд байрладаг. Бээжингийн Монгол төв сургуулийг 1913 онд Харчман Гүнсэн нор байгуулж исэн. Албанаас эрхэлсэн сургууль тухайн үедээ өвөр Монголын ил хошуу аймгаас Монгол руу зэлсэд суралцж исэн. Бээжингийн Монгол төв сургууль нь 1951 онд Төвийн үндэсний их сургуулийн Хараатанд сургууль гэж нэрэн халсан. За энэ бол Төвийн үндэсний их сургуулийн Хараатанд сургууль. 1987 онд Бээжингийн Монгол төв сургууль нь Төвийн үндэсний их сургуулийнхаа баруун тал нүүж ирсэн байдаг. Төвийн үндэсний их сургуулийн Хараатанд сургууль нь одоо 12 салууртай том сургууль болох хөгжжээ. Улсын зэрэглэлийн онцлог дунд сургууль, нийслэлийн 100 жилийн түүхтэй дунд сургууль, зэрэг 90 алдрыг хүртсэн Бээжин хотын нэрт дунд сургуулийн нэг болжээ. Өвөр Монголын ил аймаг хот хошуудаас жил бүрий тогтсон тоогоор сургалтжилсан суралцуулж байна. За маш азтайгаар нь Монгол төвтэй танилцсан. За энэ дүүвэл Төвийн үндэсний их сургуулийн Хараатанд сургуульд сурдаг юм байна. Сайн байцгаана уу? Би Төвийн үндэсний их сургуулийн Хараатанд сургуулийн сурагч байна. Би Дүүлэн гэдэг. Өвөр Монголын Сэрэнгаад аймгийн Шүдэн хуваа цахан хөшин нутагтай. Манай сургууль Монгол, Төвөд, Уйгур, Жуан зэрэг сурагч сурч байдаг. Энэ сургуулийг байгуулсан Гүнсэн нор бол монголчуудын орчин үеийн түүхэнд чухал байр суурийг эзлэх түүхэн хүн болох юм. Монгол үндэснийхэн мандал бадрал болон орон нутгийн улс төр аж ахуй, соёлын хөгжлөлтийн төлөө тэрээр аль олон өөрчлөлт, шинжилэлт хийж ирсэн сэхэрсэн юм блэ. Тэрээр 20 дугаар зууны эхэр цэргийн сургууль, албанаас эрхэлсэн шинэ маягийн сургууль, охтын сургууль, номын сан, сонин, шуудан, цахилгаан мэд, үйлдвэр, цагдаагийн товчоо, ялам тарих зэрэг үйлсийг Монгол орнд анх удаа үүсгэн байгуулсан юм. Харчман Гүнсэн нор Монгол төвдийн хэрэг эрхлэх товчоогийн дарга байх хугацаанд Монгол төвдийн сургуулийг байгуулсан явдал бол түүний хамгийн их амжилт болох юм. Өвөр Монголын өөртөнцөх орны анхны тэргүүлэгч, Хятад улсын орлогч дарга асан Улаанхүү зэрэг Монгол үндэсний түүхэд хүмүүс бүр тус сургуулиас төгссөн юм. За энэ Монгол төв сургуулийн хуучин буурын хүрээнд ийм нэг маш удаан түүхтэй мод байдаг юм байна. Улаанхүү өндөөс энэ модны дор намаа үдчихсэн гинэ. 2021 оны 3 дугаар сард Монгол төв сургуулийн хуучин буурыг Бээжин хотын соёлын өвийн газар, Бээжин хотын анхны ээлжийн үл хөдлөх хувьсгалын түүхийн дурсгалд өвөх мөн албан ёсоор баталгаажуулсан байна. За Монгол төв сургууль нь Монгол үндэстний улс төр соёл 6 мужил, утга урлаг, нөлөө тусгал бүхий маш олон хүний хүмүүжүүлсэн соёлын үлэг юм а. Та бүхэн маань Бээжин хотоор аялахаар ирэхдээ Монгол төв сургуулийн буураар ирж танилцаарай.